Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкром эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ гэр бүл гэх нэрэнд оролцсон нэг эргийн талаар ярилцсан. Хүн насанд хүрч бие даан тусдаа гэр бүл зохиож хүүхэдтэй болсон бол тэр хүнийг бие даасан хувь хүн гэж хүндэтгэх ёстой. Харин өнөөдрийн түүхээр үр хүүхдээ гэх хайр хаанаас эхлэн донтолт болон хувирч улмаар хэрхэн хүний амьд төрснийг харах болно. Даниэл Маркл 1972 оны 10 сард Канадын Монреаль төржээ. Тэрээр Торонто хотод өссөн бөгөөд тентхийн еврейчүүдийн дунд амьдардаг байсан. Еврей хүмүүс гэхээр ухаалаг, сурлах сайтай, бие биетэйгээ өрсөлдөх чадвар өндөр, соёл болон шашиндаа үнэнч хүмүүс гэж төсөөлөгддөг. Ийм ч учраас цагаачдын дунд тэд зөвхөн өөрсдөө л бүхнийг хийж бие биенээ дэмждэг гэх яриач гардаг. Дэн энэхүү еврейчүүдийн дундаас хамгийн онцгой оюутан байсан бөгөөд үеийнхэнтэйгээ хамт хичээл суухад түүний төвшин хэтэрхий зөрүүтэй байдаг ба мэдээд сургуультаа хамгийн сайн сурдаг нь байсан. Ахлах сургуулаа төгсөөд Харвардын их сургуульд улс төр гүн ухааны чиглэлээр суралцсан бөгөөд Харвардын профессорууд хүртэл энэ хүү өөр төвшнийхөө ирээдүйд маш том хүн болно гэж магтдаг байжээ. Бакалаврын зэрэг хамгаалсны дараа Иерусалимын еврей их сургуульд магистр хамгаалж дараа нь Их Британий Кембрижийн их сургуульд улс төрийн онолын магистр хамгаалсан байна. Үүгээр зогсохгүй дахин Харвардад буцаж ирээд хууль зүйн докторийн зэрэг хамгаалжээ. Дэн улс төр гүн ухаан хуулийн талаар асар их мэдлэгтэй. Ийм ухаалаг хүн заримдаа их зан гаргаж болох ч гэсэн түүний зан чанар нь маш төлөв дарав. Хинтээж дайсгандгүй найрсаг харилцаатай байжээ. Тэрээр давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслахаар ажлын гараагаа эхэлж дараа нь Вашингтон дахь алдартай хуулийн фирмд эрүүгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. 2005 оноос Флорида мужийн их сургуульд багшилж эхэлсэн бөгөөд ном нийтлэл бичиж нэр хүнд нь улам өсөж илоо. 2010 онд 38 настайдаа Флорида мужийн их сургуулийн хуулийн сургуулийн профессор болсон нь түүний карьерийн оргил үе. Ажлын тал дээр төгсөөсөн ч хувийн амьдрал нь эсэргээрээ байлаа. Дэн 6 жил хамт амьдарсан эхнэр Венди Эдлсонтойгоо 2012 онд салсан бөгөөд энэ үйл явц нь яг л драма шиг дуйлантай байсан. Тэд еврейчүүдийн танилцах аппликейшн болох J-Date дээр танилцжээ. Еврейчүүдийн шашин, соёлын холбоо маш хүчтэй учраас ихэвчлэн хоорондоо гэрэлдэг. Венди Дэнээс 7 насаар дүү, үзэсгэлэнтэй, боловсралтай бүсгүй бөгөөд аав Хервин Майамид алдартай шүднэмж, ээж Дона нь гэр бүлийн зөвлөх. Гэвч Вендигийн гэр бүлийн нэг сонин зүйл нь ээж Доногийн охиндоо тавих хэд их анхаарал буюу хяналт. Жишээ нь Венди танилцах ап дээр Дэнийг өөрөө сонгоогүй. Харин ээж нь охиныхоо нэрээр нэвтэрч чад энэ залуу Харвард төгссөн царайлаг юм байна гэд сонгож өгсөн. Мөн Вендигийн том ах Роберт нэгийн нэтгэх гаралтай эмч бүсгүйд дурлаж гэрлэхээр гэртээ дагуулж ирэхэд ээж нь манайх шиг гэр бүлд ийм хүн байж болохгүй гэж эсэргүүцэн арьс өнгөөр ялгарлан ахыг нь өв залгамжлалаас хасна гэж зүрдүүлээд салгаж байсан. Үүнээс болоод Роберт гэр бүлээсээ харилцаагаа тасалж Чикаго руу зугтсан байна. 2006 онд Дэн Венди нар гэрлэж 2 хүүтэй болсон. Гаднаас нь харахад аз жаргалтай гэр бүлээсэн ч дотроо эсэргээрээ. Асуудлын гол нь Дэний шашин шүтлэг. Дэн Вендигийн гэр бүлээс илүү консерватив еврей хүн байв. Тэрээр зөвхөн кошер буюу еврейчүүдийн эдхийг зөвшөөрсөн хоол хүнс хэрэглэхийг хатуу баримталдаг. Венди хүүхдүүдтэй зул сарын баярыг үзүүлж Санта Клаустай уулзуулахыг хүсдэг байсан ч Дэн бид зөвхөн Ханука баярыг тэмдэглэх ёстой гэж эсэргүүцдэг байв. Хачирхалтай нь Вендигийн гэр бүл анхнаасаа шашинлаг, төлөв даруй хүнийг хүргэнэ болгохыг хүссэн мөртлөө яг тийм хүн ороод ирэхэд нь хүлээн зөвшөөрч чадаагүй. Дэний хамгийн том гомдож байсан зүйл нь бидний гэр бүлийн жижиг сайжиг асуудал бүрт хадам аав ээж хоёр оролцож гин гэдэг байв. Ялангуяа хадам ээж Дон нь бүх зүйлийг хянахыг оролцдог. Еврей соёлд шашны зан үйл нь зөвхөн итгэл биш, үндэс угсаагаа хадгалах уламжлал байдаг. Мөн кошер хоол идэх нь цагаан олдон байхаас өөр бөгөөд үхэр, хонь, ямааны мах идэж болох ч гэсэн гахай, туулай мах идэхийг хоригддог гэх мэт нарийн дүрмтэй эд юм байна. Дэн Венди хоёр хүүхдүүдтэй эрүүл чанарын шаардлага хангасан кошер хоол өгөхөөр харилцан тохиролцсон боловч хадам ээж Доно үнийг сонсоод Майамигаас Талахаас руу шууд давхиж ирээд миний зэнэрт ийм амтгүй юм өглөө гэд уурлаж хүүхдүүдийг Макдоналдс дагуулж яван бяслагтай бүргэр идүүлжээ. Еврей уйлаар сүүн мах хоёрыг хольж идэхийг хоригддог гинэ. Ингээд болоогүй хүүхдүүдийн цэцэрлэг рүү уцтаж би эмээнэ манай хүүхдүүдэд кошер хоол өгөхөө нин даруй зогсоо гэж шаардсан. Энэ нь Дэний хувьд гэр бүлийн дэг журмыг нэвцсэн маш бүдүүлэг хандлага байв. Уг нь Дэн их нэртэйгээ зөвшөлдсөн асуудал байтал Доно хадам ээжийнхээ үгэнд ор гэсэн байдлаар оролцсон. Диана Гүнжи хэлсэн энэ гэрэлтэнд бид гуруулаа айсан гэдэг алдартай үг Дэн Венди хоёрт яг таарчив. Тэр 3 дахь хүн нь мэдээж хадам ээж нь. Доно зөвхөн хоол унд биш тэдний хаана амьдрахыг хүртэл шийдэхийг оролддог. Тэрээр охин Зенра өөрийнхөө хажууд буюу Майамид амьдруулахыг хүсдэгч Дэн Флорида мужийн их сургуульд багшилдаг тул нүүх боломжгүй байлаа.
Венди ч бас Майами руу нүүхийг хүсэж ээжтэйгээ нийлээд Дэнийг шахаж сүүлдээ бүр болохгүй болохоор нь зөвшөөрөлж авалгүй нүх төлөвлөгөө боловсруулж Дона би байр олчлоо. Хүүхдүүдийг чинь би өөрөө хараад өгье. Бүх зарлалыг чинь даая гэж Вендиг ятгадаг. Энэ бүхний ард зөвхөн Дона биш хадам аав Хэрви, Вендигийн ах Чарли нар ч нийлсэн байлаа. 2012 оны нэгэн өдөр Дэн ажилласаа ирэхэд гэрт нь тавилга хүүхдүүд нь ч байсангүй. Унтлагын өрөөний ширээн дээр салх өргөдөл байх бөгөөд Венди дундын наазнаас бүх мөнгө аваад хүүхдүүдэд дагуулan цугцсан байв. Дэн салхыг биш харилцаагаа засахыг хүсэжсэн ч Венди эсвэл түүний ээж ийм хэрцгий аргыг сонгохыг хүссэн байна. Үүний дараа шүүхтэр Дэн хүүхдүүдээ 50-50% харах талаагаас сэтүүлтгийг шаардсан бөгөөд шүүх үнийг нь зөвшөөрсөн. Гэтэл Дона шүүхэд би Зэнертайгаа хараа нэлттэй уулзмааргүй байх гэсэн үсэл гаргасан ч Дэн үүнийг эсэргүүцсэн. Учир нь Дона хүүхдүүдийн дэргэд аав чинь муу гэж байнга ярьдаг. Шүүх Доногийн хүсэлтийг хэрэгсгүй болгосон нь түүнийг бүр их галзууруулж охин Венди рүүгээ. Дэнийг хамгийн их өвтгөх зүйл бол шашин шүтлэг нь учраас хүүхдүүдийг католик шашинтан болгож жүжигэл. Сүмийн өмнө гоё уцтай зураг авуулаад Facebook хуудасаа соль. Шинэ эхлэл гэж бичээрэй. Хүүхдүүдийг католик цусланд явуулж баптизм хүртээх гэж байгаа мэтээр Дэнийг айлга гэж мэйлвцэн. 2014 оны 7 сарын 18-ны өдөр салтын маргаан дуусаж Дэн арай гэж 50 амьдарч эхэлсэн тэрээр фитнесээс харж явж байх замдаа найзтайгаа утсаар ярьсан. Тэрээр нэг мөнгөлөг брус намайг дагаад ах шиг байна. Одоо манай гэрийн гадаа ирчлээ. Нэг танихгүй машинаасаа буугаад над руу ирж ийн гэж хэлээд утасны цаанаас 2 удаагийн буунду сонсогдож холбоо тасарсан. Дэн өөрийнхөө машиныг раашнд толгойдоо буудуулж унсан байлаа. Тэрээр эмнэлэг түргэгдсэн ч 41 наснда амьсгал урав. Цагдаа нар хамгийн түрүүнд Вендиг дуудаж байцаахад тэр үед найзуудтайгаа хоол идчихсэн бөгөөд Дэнийг үхснийг мэдээгүй байв. Тэрээр мэдүүлэг өгөхдөө сандарч чичирсэн олоогоор сая би дууд чуудангаа сонслоо. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч маань Дэний гэрээ оролцоо буудалцаан болсон гэж хэлсэн байна. Үүнээс болоод намайг дуудсан юм уу гэж асуужээ. Тэрээр байцаалтын явцад өөрийг нь дуудахаас өрдөө цаг ахсын өмнө буюу Дэний гэрээ урдуур өнгөрсөн гэдгийг хүлээсэн. Тухайн үед хэргийн газар цагдаагийн тууз татсан хөл хөдөлгөөн ихтэй байсан ч хин нэгнийг үхсэн гэж огт мэдээгүй гэж мэдүүлсэн. Хуучин дурсамжаа санаад гинэд тэр замаар явмаар санагдсан гэх түүний тайлбар мэдээ цагдаа нарт с ижигтэй санагдав. Дэнийг нас орсныг албан ёсоор сонсоод Венди хэдэн минут уйлд суусны эцэст ээж рүүгээ ярихыг хүсжээ. Your ex-husband, Daniel, all right, has been taken to the hospital. He's not going to survive. Oh my God. Okay? Найм цаг үргэлжилсэн байцаалтын төгсгөлд мөрдөгч түүнээс хэрвээ бид Дэнийг алсан алуурчныг байруул ямар шийтгэл өгөх ёстой вэ гэж асуухад Венди мэдээж хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл хүлээлгэх ёстой гэдэг. Мөрдөгч тэр алуурчин таны таньдаг хүн байсан ч тийм шийтгэл өгөх ёстой юу гэхэд тийм ээ хинч байсан хамаагүй. Хэрвээ манай ах Чарли үнийг хийсэн бол арай өөр үж магадгүй ч манай гэр бүл тийм зүйл хийсэн гэж би бодохгүй байна гэдэг. Ах гэдэг үгийг Венди өөрөө төрүүлж амнаасаа гаргасан. Тэрээр үргэлжлүүлэн Дэ надад маш муухай ханддаг байсан болохоор хэн нэгэн миний төлөө түүнийг алдсан байх үедээ хэрвээ тийм бол би маш их айжин гэх мэтээр ах Чарлигаа хэрэгт холбоотой байх үедээ гэхээс айж байгаа юм шиг царай гаргадаг. Дэнийг нас орсноос хойш 2 хоногийн дараа Флорида мужийн их сургуульд хүндэтгэл үзүүлэх ёслол болов. Дэний төрсөн их Шелли энэ бол миний амьдралын хамгийн утгагүй хамгийн гонигтай үйл явдал гэж уйлж исэн. Гэтэл Торонтод болсон Дэний оршуулганд Венди олон хүүхдүүд нь очоогүй бөгөөд цагдаа нартай дахин уулзахаар тохирсон Венди хүүхдүүдээ аваад Майами руу нүүжээ. Ингээд Дэнийг нас орсноос ердөө сарын дараа Венди хүүхдүүдийнхээ Марк Ловгийг өөрийнхөө эдэлсэн овгоор сольж нэрийг нь хүртэл өөрчилсөн. Мөрдөгчдийн гарт байсан цорын ганц сэжүр бол Дэнийг дагж исэн мөнгөлөг Toyota Prius машин байлаа. Энэ машин хэд хэдэн өвөрмөц онцлогтой. Нэгт зорчигч талын тойлны гэр нь хар өнгөтэй. Хоёрт урд гүбэр дээрээ чирэгч болтны нүхтэй. Таг нь байхгүй. Гуравт салхины шилэн дээрээ сампас буюу зам ашиглалтын төлбөрийн төхөөрөмжтэй. Мөрдөгчид сампасын мэдээллийг шүүж үзээд уг машин хэргийн дараа Майами руу явсныг тогтоов. Тэр нь түрээсийн машин байсан бөгөөд түрээсэлсэн хүн нь Сигфредо Гарсиа гэх олон удаагийн ял шийтгэлтэй этгээд байлаа. 2016 оны 5 сард цагдаа нар 2 алуурчныг баривчлав. Сигфредо Гарсиа Дэнийг буутсан. Луис Ривера хочин Туто. Энэ хүн машин барьж исэн Латин Америкийн дээрмийн бүлэглэлийн гишүүн юм байна. Эдгээр хөлсний алуурчид Дэнтэй ямар ч холбоогүй гэхээр тэдний хэн нэгэн хөлсөлсөн гэсэн үг. Мөрдөгчид Гарсиагийн утасны бүртгэлийг шалгаж үзэхэд хэрэг гарсны дараа шууд Кэтрин Макбано гэх эмэгтэй рүү залгасан байжээ.
Кэти бол Гарсиагийн салж нийлдэг амрагнаас нь төдийгүй Вендигийн ах Чарли эдэлсний найз бүсгүй. Сигфредо Гарсиа баривчлагдах үедээ Кэтрин Магбано буюу Кэтитэй хамт амьдрахаа болсон байсан ч тэд дундаасаа хүүхэдтэй. Дээрээс нь Кэти Вендигийн ах Чарли эдэлсний шүдний эмнэлэгт туслахаар ажилладаг байсан. Кэти Дэнийг алах ямар ч шалтгаан байгаагүй. Харин Чарлид Дэнийг зайлуулах сая шалтгаан байлаа. Мөрдөгчөд Чарли Кэти хоёрын утасны бүртгэлийг шалгахад хэрэг гарахын өмнө болон дараа нь 48-аас олон удаа ярьсан тогтоогдов. Хэрэг гардаг өдрийн үүр цайх үеэр Чарли, Кэти, ээж Дона, охин Венди нар хоорондоо яг л сүлжээ шиг тасралтгүй холбогджээ. Хөлсний алуурчны нэг болох Луис Ривера буюу Туто хэрэгээ хамгийн түрүүнд хүлээж 1-р зэргийн алхахад оролцсон тул бүх насаараа орогдох эсвэл цаазаар агуулах ялтай байсан ч прокурортой тохиролцож 19 жилийн ял авах оролцсон. Түүний мэдүүлгээр Чарли эдэлсэн Кэтигээр дамжуулан $100,000 амлаж аллахыг захиалсан. Хэрэг гарсны дараа Чарли Кэтэд бэлэн мөнгө өгөхдөө мөнгийг усаар угааж өгсөн байна. Хурууныхээ үлдээхгүй гэсэндээ. Мөнгө нь нойтон чихтэй байсан бөгөөд $1,000-оор нь багцалж үтгчээр үтсэн байжээ. Чарли Кэтэд хэргийн дараа эмнэлэгтээ ажилд орсон мэт хуурамч бүртгэл үүсгэж цалин нэрээр тогтмол мөнгө өгчээ. Бодит байдал дээр Кэти эмнэлэгт нэг ч өдөр ажиллаагүй бөгөөд Чарли түнд аавынхаа буюу Хервигийн 2001 оны Lexus машиныг бэлэглэж бүр хөх томруулах мэс таслын төлбөрийг нь өртөлдүүлжээ. Цагдаа нар Чарлигийн гэр бүлийг бүгдийг нь барихын тулд FBI-тай хамтран The Bump хэмээх нууц ажиллагаа явуулав. 2016 оны 4 сард FBI-ийн нууц ажилтан гудамжинд явж исэн ээж Дона дээр очиж нэгэн цагтл өгжээ. Би Тутогийн талаар бүхнийг мэднэ. Хэрвээ $5,000 өгөхгүй бол телевизэд хандах болно гэсэн захиа байсан. Загтлыг авсан Доноос хандарч шууд Чарли руу залгаад хоёуланд маань хамаатай асуудал байна. Уулзаж ярилцъя гэдэг. Удалгүй Чарли Кэтидээ нэг ресторанд уулзахдаа FBI-ийн тусгай төхөөрөмжөнд бичигдэж үлджээ. Чарли, Кэти, хин нэгэн бидний нууцыг мэдээд манай гэр бүлийг сүрдүүлээд байна. Би тэр хүн $5,000 хандив нэрээр өгнө. Энэ цагдаагийн урхил биш байгаасаа гэж хэлжээ. Ингээд 2016 онд Кэти баривчлагдсан боловч Чарлиг баривчлах хүртэл дахиад хэдэн жил шаардагдсан. Ресторан Чарли аав Хэрвидээ "Аава, энэ зөвхөн дуур агуур ах шиг байна. Хэрвээ шүүхийн зөвшөөрлөөл тэд биднийг сонсцгоо. Гадаа гарч ярилцъя" гэж хивэндэг. Эдисний гэр бүлийнхэн ярихдаа болон уулзахдаа маш болгоомжтой байж хизээж аллах гэдэг үгийг шууд хэрэглэдэггүй. Зөвхөн нууц үг хэрэглэдэг байсан. Гэвч Чарли тэсэлгүй FBI өгсөн дугаар руу залгаж "Чи хин юм бэ?" гэж асууснаар өөрийгөө илчилдэг. Үүний дараа ээж Дона руу мөнгө бэлнэ үү гэсэн мессеж очиход гэр бүлээрээ усан санд цуглаж нууцаар зөвлөлдөж эхлэв. Эцэст нь Доно стрессээс болоод $5,000 өгье гэж хэлсэн боловч аллахын талаар юу ч мэдэхгүй гэж гүрээсээрэлээ. Гэвч хэдхэн хоногийн дараа хөлсний алуурчин Гарсиа баривчлагдсанаар тэдний айдас бодит болсон. Луис Ривера буюу Туто хэрэгээ үлээж 19 жилийн орхил авсан. Сигфредо Гарсиа 1-р зэргийн аллахаар бүх насаараа орогдох ял авсан. Кэтрин Магбано буюу Кэти эхлээд хэрэгээ үгүйсгэжсэн ч 2022 онд бүх насаараа орогдох ял авсан. Чарли эдэлсэн 2022 оны 4 сард баривчлагдаж 23 оны 11 сард 1-р зэргийн аллах захиалсан эргээр бүх насаараа орогдох ял дээр нь нэмээд 30 жилийн ял авжээ. Шүүх хурал дээр Венди гэрчээр оролцохдоо ахыгаа хамгаалж Дэнийг муу аав байсан гэх мэтээр буруутгасаар. Гэвч Чарлигийн өөр нэг найз бүсгүй түүний сэтэнд $1,000 үтсэн чихтэй мөнгөөснийг гэрчилсэн нь шийдвэрлэх баримт болсон. Чарлиг ял авсны дараахан ээж Дона, аав Хэрви нар нь Вьетнам руу зогтохоор Майамигийн онгоцны буудал дээр очижээ. Вьетнам Америкийн нэгдсэн улстай гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээгүй улс юм байна. Тэднийг онгоцон зуухан яг өмнө FBI-ийн саадуулж Донаг аллах захиас эргээр баривчилсан. Өнөөдрийг хүртэл Венди эдэлсэн баривчлагдаагүй Майамид хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа ч түүнийг яллагдаагүй хамтран оролцогч гэж үзэж байгаа юм. Хамгийн харамсалтай нь хүүхдүүдэд Дэний эцэг ихтэй уулзуулахгүй байсараагаад эцэст нь 2022 онд Дэний нэрээр нэрлэгдсэн Марклийн уйл батлагдсанаар өвөө эмээ нь ач нартайгаа уулзах хэрэгтэй болсон. Гэр бүл гэдэг бие биенээ туулж түших баган авах ёстой болохоос биш нэг нэгнийхээ амьдралыг хөнөөх дөнгө авах ёсгүй. Өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Хэрвээ танд сонирхолтой байсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.